За төмөр төлөөлөгч асуулт асууя. За оюун зөл төлөөлөгчөөс уучлалт хүсье. Нэгдүгээрт бид нар ийм зарчмын юм дээр бол сайн нэгнийхтэй асуулт асууж зөвлөлдөж битгэл зөвчртэй юм. Энэ зааланд байгаа хүмүүс. Энэ болохгүй. Энэ зураг бол үнэхээр энийг зураг гэж хэлэхгүй байгаа. Ерхий архитектораа хэдэн авт зогсоол урд хажуу талтай тавьчаад энэ автомашины зогсоол ихсэх тусам наах чи муухай харагдана. Энэ бол маш буруу санаачлах шүү. Би сандаг сүрэн төлөөлөгчтэй яг үнэхээр санал нэг байна. Тэр юндан нансалмаагийн хөшөөг харин бид нар илүү одоо яг тэр байгаа байдлыг нь унган төрхийг нь хадгалж шинчилж тэрний урд хэдэн мянган хос зураг авахулсан бол гэж та нар бодож байна. Хүний амьдралын түүх дурсамж штэ. Тэр машины зогсоол болж болохгүй юм байгаа юм. Тэр гараж энтрээ бол буулгаж болно. Тэр урд хэсэг чинь хичнээн гоё үлээ. Машины зогсоол болол танаа байгууллага харагдахгүй нэг хэдэн янз янзын машинууд угаасаа угаагаагүй өнгө үзэмжтэй хэдэн машинууд хөглөрнө штэ. Энэ юусоо болохгүй асуудал шүү. Намайг би нэг сонин жишээ ярьж байгаа. Энэ олон улсын ажиллаар Чанша хотод явж исэн энэ Непалийн Катманду гэж хот байт юм бэл. Катманду хотын орлогч дарга нэг эмэгтэйтэй танилцаа. Тэр ингэж илтгэл тавьсан байхгүй. Манайх бол мэдээж тийм болохоос өнгөрс. Манай хот бол амьд музей юм а гэж. Бид энэ унган дөрхөө хадгалж үлдэж орчин цагтаа бид хөл нийлүүлэх албагүй. Бид нар цаг хугацаа явах тусам бид улам үнцэнтэй болно гэж. Тэгэхээр бидэнд бас хурж болохгүй, хөндөж болохгүй ийм объектууд бий. Хөрмийн ордон яаж шутсан ингэж өөрчилж болохгүй. Хэдэн автомашины зогсоол тавина нэг 5-3 төгрөгөл нэмж олох байх. Энэ юусоо болохгүй. Тэр уртлын хэсэг дээр одоо наад зураг харал та. Ерхий архитектор та энэ зураг харал та. Эний чи ямар зураг гэдэм бэ? Хаана ногоон байгууламж байгаа юм бэ? Нэг хоёр ус шиг юм тавьдсан байна. Битүү энэ чин зогсоол биш үү? Харал та нарын уртлын хэсгийг. Чи энэ хідэн 50 машины зогсоол хангалттай шүү дээ. 150 болгож яах юм? Иргэн тойрны хүмүүс орж ир зогсох юм уу? Тэр Шангрилагийн доор төлбөртэй өчнөө зогсоол байдаг үсттэй. Энэ бол маш бүтлгүй санаа шүү. Тэгээ энийг протокол тэмдэглүүлж энэ бичлэгийг хадгалж авч үлдэхийг хүсэж байна. Хэрвээ энэ хүчтөрөөд батлагдаад явах юм бол оюун зул маань энэ дээр бол маш том алдаа гаргаж байна л гэж би ойлгоно. Битэл ийм зүйл хийгээсээ бас оролдож болохгүй, хөндөж болохгүй ийм зүйлүүд бий. Одоо яг энэ байдлаараа яагаад болохгүй байгаа юм бэ? Харин энэ автомашины зогсоолуудыг бүр болиулж яг энэ урдуур байгаа энэ автомашины зогсоолыг бүр болиулмаар байгаа шүү дээ. Хүмүүс чөлөөтэй харин алхахдаг энэ хавьд нь ногоон байгууламж хийгээд энэ өөрөө их гоё орчин байгаа юм. Тэгээ өөр дүүрэг энтерт гэрэл хөслөө ордын ихээр хүмүүс нэх бас ордгүй юм байл шүү дээ. Төв заавал энэ гэрэл хөслөө ордондоо орж нэг гоё дурсамж үлдээмээр энд орохоор нэг хурим найраа хийцсэн ч гоё мэдрэмж төрөөл те. Тэгээ гоё сайн үлсийн аян хийгээл олон хүмүүсийг хурим найрыг хийлгэж байгаа шүү дээ. Гэтэ энэ объектоо ингэж болохгүй дээ. Энэ гараж энтер яах вэ? Тэр буулгах нь л үз. Энэ урдлын хэсгээ харин ч бүр ямар ч автомашины зогсоолгүй болох тал дээр бодож үзүүл яасан юм бэ? Архитектор яг та энэ зургийг батлахдаа яг өөртөө итгэлтэй байна уу? Энэ нөгөө битүүрийн яриад идэг ашиглалтын шаардлага хангахгүй хуучны байр нураах асуудалтай огт өөр штэ. Энэ бол айгүй өөр асуудал шүү. Тэгээ би бол нэг хуучны нэг 3 давхар газар хөдлөлтөнд эсвэргүү тийм ээ шугам сүлжээний гэмтэлтэй иргэд нь өөрсдөө хүсээд байгаа одоо байрыг нурааж нэг амьдрах хүчний сайжруулах гэвэд гомбол бий байгаа юм. Та бүхэн тэрийг нурааж байгаа зүйлүүд бол мөн. Гэхдээ энэ жинхэнэ дурсгалт газар гэдэг чинь ерөөсөө л энэ музей, театр, соёл урлагийн байгууллагууд, гэрлэх ёслолын орд яг энэ мөн шүү дээ. Энэний нэг мөн багхгүй. Харин энийг бүр яаж илүү хүмүүс чөлөөтэй алхдаг, агаарладаг, суудаг, орчин нөхцөлийг яаж өөр болох вэ гэж бодохын оронд хэдэн машин тавина гэвэл энэ бол айгүй том эндүрлээ. Энэ дээр бол би үнэхээр гайхаж байна. Тэгээ энэ дээр архитектор дахиж нэг харж үзэж болохгүй юм уу? Энэ зурган дээр нь энийг хэдүүлээ эвтчүүл дараа нэг харамсах юм болох үү? Энд нь нансалмаг алга болохгүй л гэдэг хайшин тэгээ гаражинд хийх юм уу? Болохгүй шүү дээ. Эн чинь өөр хаан зөгцөх юм. Манай хашаан зөгцөхгүй шүү дээ. Хормын ордны үүдэнд л байх ёстой шүү дээ. Энэ бал даргын үе юм шүү дээ, тий? Бас түүх мөхтэй юм байлээ шүү нөхдүүдээ үе. Драмын театр энэ шиг. Тэгэхээр энийг судалж үзмээр байна. Та энийг дахиж харж үзэж болох уу? Ийм асуулт би асуулт асууж байна.
Төгсдөлгөр ерөнхий архитектор хариулъя. За дахиж харж үзэх тал дээр 100% болно. Захиалагч талаас ч гэсэндээ өөрчлөлтөө хурдан оруулаад ирвэл энэ тал дээр өөрчлөлтийг бол оруулах боломжтой. Тодруулж асуух уу? За тодруулга төмөр төмө төлөөлөгч. За би энэ бол үнэхээр ирээдүйд бид нар нэг хэрэг хийцэн юм шиг л санагдаад байгаа учраас энийг яриад байгаа шүү. Тэгэхээр та бол дөнгөсөө хариуллаа. Би дахиж та нар нэг бөөндө харж үзэж ярилцаад үзээчээ л гэдэг саналыг хүлээж авлаа гэж ингэж ойлголоо шүү. Баярлалаа.